Та сурахыг хүсэж байгаа зүйлийнхээ төлөө хэр зэрэг төлбөр төлөхөд бэлэн байдаг вэ? Бас ямар хэмжээнд очоод ямар түвшинд очихороо зэрэг за болидоо энэ ч арай биш ээ гэж бодох байсан бэ. Гэхдээ төлбөр гэдэг чинь зөвхөн мөнгө биш. Бид нар ер нь оолц гарц жаргал зовлон аливаа бүхнийг жоохон мөнгөөр хэмжиж гэдэг талтай. Тэгэхээр та төлбөрөөр ганцхан мөнгө гэж битгий бодорой. Би 20-д жилийн өмнө анх энэ урлаг судлалын доктор болох гээд нэг сургуульд хандж исэн. Тэгээд тухайн салбартаа хамгийн мэдлэгтэй гэж тооцогдох нэг багш нар би очиж исэн байгаа юм. Тэгээд багш маань бол үнэхээр мундаг мэрэгчлэн боловч жинхэнэ манипулятор байсан. Тэгээд намайг одоо юу гэдгийг оюун ухаанаа нэмгээд байгаа оюутан хүн биш. Одоо нэг жоохон ундаан гүдэг хүүхд чиг ингээд хараадсан болохоор би за боли. Ер нь тэр нэг би нэрнийхөө өмнө тавих гэж байгаа тэр нэг 3 үсгний төлөө урлаг судлалын доктор болохын төлөө заавал ингээ явах хэрэггүй гэж би болж исэн байгаа юм. За хэдэн жилийн дараа би дараагийн сургуультай хандсан. Ахаад хэдэн жилийн дараа 3 дахь сургуультай хандсан. Тэнд би жинхэнэ багштайгаа очирсан. Тэгээд би багшийнхаа тэр надад өгж байгаа зүйлийн үн цэнийг хараад би одоо тэр үедээ л хардаг болсон юм шиг байна л да. Тэгээд үнэхээр надад тэр цолыг өгч чадахгүй байсан ч гэсэн энэ багшийн мэдлэгийг би өөрийнхөө одоо савны хэмжээгээр заавал авах ёстой гэд би зүтгэж исэн байгаа юм. Тэгээд саяхан би нэг ажиллагаанд орлоо л доо. Би ер нь жоохон ярьцлага өгөх дурггүй байдаг. Тэгээд яагаад гэвэл надаас ажиллага авах гэж байгаа хүмүүс одоо ерөөсөө бэлтгэлгүй ирдэг. Одоо бас миний үйл өөр бас байдаг байх л та. Энэ удаа ч гэсэн тэр надаас ярьцлага авахар ирсэн эмэгтэй огт бэлдээгүйсэн. Тэгээд би яг алиомыг би хөвчлэн өөр дээрээ бодохыг хичээдэг. Би хэдэн жилийн өмнө тэр докторийн цол надад хэрэггүй гэд хаяа явж исэн шиг энэ эмэгтэй өөрийнхөө ажилд энэ ажил надад хэрэггүй гэж хандж байгаа юм болов уу гэж бодож исэн. Хэрвээ ажил нь өөрт нь хэрэггүй гэж бодож ивэл хүн ажиллаа хийх хэрэггүй. Хэрвээ тэр хүн ажиллаараа амьдрдаг бол боловсрох ёстой. Зогсолтгүй суралцах ёстой. Өөрийнхөө мэрэгжлийн ур чадварыг байнга хурцлж авах ёстой. Тэгээд хүний энэ залхуурал, ажилдаа дургүй байдал, ажилласаа аз жаргал амсахгүй байгаа байдал, бүтлгүүтэл, алхам бүрийн бүтлгүүтэл нэг л юм дээр тулж очдог. Энэ бол амьдралын зохиол. Тэгээд тэр эмэгтэй бит хоёр яг цаг орчим ярилцсан л да. Тэгээд хүүхдийнхээ тухай ярьж байгаа байдал, хүүхдээ ярихдаа нүдэнд нь нулимс гүйлгэнж байгаа, нөхрийнхөө талаар ярьж байгаа, би нөхртөө туслах ёстой. Би яавал нөхртөө туслах уу гэж ярьж байгаа байдал. Эргүүлээд нөхөр хүн эмэгтэй хүнийг ийм байдалд аваачих ёстой. Эмэгтэй хүнийг мөрөөдлийг биелүүлэх ёстой гэж ярьж байгаа байдлаас нь би ингээ харахад тэр эмэгтэй амьдралын зохиол нь буруу байгаа. Тэгээд би өрөвтүүд энэ ярилцлагандаа зориулж байгаа энэ нэг цаг нь үр дүнгүй өнгөрөөчихгүй байхын тулд чи ярилцлага арай өөр байдлаар тавиад үз. Асуултыг чи тавьж аваач би тавьж байгаа юм шиг. Тэгээд би чамайг чамд зөвлөгөө өгч, шүүмжилж ч юм уу те эсвэл одоо энэ болж байгаа бүх үйл явцад ингээд дүгнэлт өгж байгаа юм шигээр бас уламжилт одоо ярилцлагаас арай өөр хэлбэрээр хийж болно гэж хэлсэн. Харамсалтай нь намайг сонсоогүй. Хүн ер нь ойлгодог юм аа л сонсдог. Хүн альва эрдмийг, номыг ямар нэгэн зүйлийн тухай ойлгохыг хүсэж байгаа цагтаа тэр зүйл өөрт нь ямар хэрэгтэй болохыг, үн цэнтэй болохыг ойлгодог болсон цагтаа л тэр зүйлээ сонсдог юм байлээ. Тэгэхээр бид нар заавал олон юм мэдэх албагүй л дээ. Тэгээд бид нар ямар үед номонд ач холбогдол өгдөг, альва зүйл мэдлэгт бид нар ач холбогдол өгдөг вэ? Багшийг үнэлсэн цагтаа. Хэрвээ бид нар багшигаа энэ надаас ядуу, энэ муухай ааштай, энэ соёлгүй, бүдүүлэг энэ яг нэг л юм мэддэг юм байгааз. Би үлдсэн бүх юмыг мэднэ штэ. Тэр мэдж байгаа ганц зүйл надад хэрэггүй ч байж болно штэ гэж бодож байгаа цагт мэдээж тэр номыг бид нар үнэлэхгүй. Тэгээд ч хүн би түрүү хэлсэн бүх зүйлийг мэдэх албагүй. Гэхдээ заавал мэдэх ёстой. Бүр мэдэхгүй байхын аргагүй байдаг тийм зүйл бас байдаг. Хэрвээ мэдэхгүй бол таны амьдрал агшнаар сүнөөд идэг. Сүнэх болгондоо таныг өвтгөөд идэг. Бүр заримдаа тэсхийн аргагүй өвтгөөд идэг болохоор нь өвтгөхгүй тулд яагаад гэдэг зүйлийг бид нар заавал мэдэх ёстой байдаг.
За тэгэхээр бүгдээрээ 3 сарын 8-нд энэ талаар ярилцах, амьдралын зохиол